дахиад нэг Канадын амжилтын өдрөөр болох байна. Энэ удаад нөхөрт хоёр тийш баруун тишээ 1000 км яваад Fernie гэдэг хот идэг. Тэгээд тийшээ явах гэж байна. Тийшээ 12 цаг ойролцоогоор зогсохгүй явах юм бол 11-12 цаг жолоод чичээд байдаг хот байдаг. Өнөөдөр тавтах өдөр. Гэхдээ өнөөдөр чөлөө авсан. Тэгээд тавтах ах сайн бүтэнсээр дүг хүрээд ирэх юм яваад. Тэгээд баруун тишээ 12 цаг жолоодож явж үзье. Очих жоо хот маань аягүй жижиг хот. Очиж байгаа учир нь болохоор тэнд нэг юм Монгол эзэнтэй сушины ресторан байдаг гэсэн. Тэгээд тэр рестораны их чинь манай өнөрийн вебсайт хийлгэх гэж байгаа компанийнхаа. Тэр нөгөө Монгол ихч болохоор Ванкуверт төр ирсэн байж байгаа одоо буцаж байгаа мөлий. Тэгээд бид нэр хамт машинтай сууж тийш очичоод нааш ирэхэд болохоор онгоцон цуугаад ирэх юм. Канадын жижигхэн хот ямар байд юм бэ? Замдаа яаж явах нь сонирхолтой ах гээд энэ бол нэг влог болгоод оруулах чинь. Тэгээд хайлтаа гараа. За нэрээ нэг сонирхолтой юм ярихад болохоор энэ Америк Канадын баруун эргээр амар их юм цахилгаан машинууд амар их хөвтэй болсон. Тэгээ одоо ингээл ерөнхийдөө такси максид дуудлаа бараг шахуу 10 машины 8-д нь Tesla ирэн шүү. Тэгээд цахилгаан машинууд ерөнхийдөө энд амар алдартай болсон. Одоо 8:32 болж байна. Бид нэр хөдлөөд одоо 2 цаг болж байна уу? Тэгээд нэг холдож шалсангүй замд амар том осол гарсан байсан болохоор нэг холдож шалсангүй. Тэгтээ кофе аваад 0 ороод брейк авах гад 2 цаг яваад цогслоо. Ийм сонсон. Манай охин нөгөө 2 газар биш. За замд гараад 4 цаг болж байна уу? Тэгээд одоо ийшээ хурж ирээд нэлээд хүүтэн болж байгаа нэгдчихээн. Зам амдаа ч юм уу ер нь уул хадны ингээд юун дээр 0-ууд ээж идэх заяа. Нөхөн жорлонгод. Монгол шиг. Зүгээр л ингээд монгол шиг. Гэтэ энийг яаж зохицуулт юм бол сурулж моруулт хэлэх. Хэлхий. Би чинь хэлж байна. Энэ хавар нөгөө нэг юу яадаг? Тариалангийн талбай амир их байдаг. Хүмүүс газар авч байгаа аль дээрээ байдаг. Алдартай газар гэсэн. Тэгээд бахан pumpkin байна. Янз янз хөслөнүүд байна. Энэ сиропын яасан бэ? Үнийг харна. Паприка юм уу те? Халуун байгаа шүү дээ. Тачин. Бай. Яна энэгээр хараа. Юу хийсэн юм бэ? Ирвэх юм уу?
За замдаа гараад хэдэн цаг вэ? 8-9 цаг? Унтаж ирлээ. Тэгээд унтаж ирсэн чинь цасан донд ирлээ ш. Цас орсон байна энэ авд. Тэгээд өөр айл өвөл болоод юу атсан юм шиг, удцсан юм шиг харагдчихээн. Тэгээд дахиад 4 цаг явна. Тэгэхээр бүр цасан донд хочигдсан байх юм шиг байна. Тэгээд цасандаа тааруулсан гутал өмссөнгөө. Тэгтээ болчих واخа. За Кастлгэр гээд хөөрхөн хотон дээр төр зогсож чинь. Энэ коллеж гинэ. Манай хүн 10 хэдэн жилийн өмнө одоо 15 жилийн өмнө Ябагаар сурах гад энд иржсэн гин мөртгөл гээд амар носталжи санагдчихэв нөө. За энэс цаашаа дахиад 4 цаг жолоодод хүрэх газараа хүрнэ. Тэгээ бид нэр одоо 8-9 цаг явцсан байгаа болохоор нэлээд юу аж чинь ядарч जैन. Гэхдээ окей. Нөгөө нэг энэ Монгол ресторанныхаа эгчтэй хамт явж байгаа. Тэгээд ресторанд очиж харуулъя заяа. Монгол хүн ажилладаг ресторан ямар юм байна? Юу болж юм харуулъя. За, нээсэн дэрлээ. Маа нээсэн. Тэт гуйна. Өнгөрсөн удаа ирэхэд энэ хавар ерөөс явж цэг одоо талтяа да. Завнуудаа ингээд тавьсан шүү дээ. Яагаад ингээд гадаагаадаа тавьчих юм бол. За. Өнгөрсөн удаа орч чадаагүй мол руугаа орч штэ. Энэ мол нь айгүй нэттэй. Тэр яг энэ хавар нэг орч ирээл ингээд Seven Food, Dollarama, Shoppers гэдэг ингээд нэг юм хүнсний дэлгүүр те нэг юм аптик тэнгүүтлээ тийшээ эргээл нэг энд нэг юм хуцсны дэлгүүр, энд нэг хуцсны дэлгүүр тэгээ Walmart тэгээ болов амар чичиг юм байна. За явсаар 15 цаг яваад ирлээ. За бид нар маш их олон цаг явж ирсэн болохоор одоо зүгээр нэг цай уугаад тэгээд оронд ороод унтцгаах гэж байна. Тэгээд эхний өдөр бол иймэрхүү байлаа. Маргааш дахиад уулзъя. За 2 дахь өдөр эхэлж байна. Тэгээд одоо 10 цаг 14 минут. Одоо 10 цаг хөдлөө. Амар ядарсан байсан болохоор 10 цаг удчихлаа шүү дээ. Өнөөдөр болохоор тэр Монгол зэнтэй ресторанд очоод одоо би гэрт нээ л да. Тэгээд юу яаж болох үгүйгээс мэдгүй. Яг гэрийн бичиж болох үгүйгээс мэдгүй. Тэгэхээр би асуугаад тэгээд болно гэх юм бол би бичээд амар хөөрхөн би гэрт. Өнөөдрийн нэг спешиал юм болохоор ми төрсөдөр би харин л орчаа. Тэгээд төрсөдрөд фаз болохгүйгээр зүгээр энэ хавар гоё enjoy гэдэг өнгөрөх гэж бодож байна. Хоёр дахь өдөр эхэлж гин. Тэгээд бид нар саяхан амар унтаад 10 цаг унтаад өглөө босоод ирсэн чи ийм амар уулнууд руу сэрлээ. Тэгээд энэ уулнууд дондор ингээд ерөнхийдөө тойрол амар их уулнууд байгаа юм байна. Тэгээд өнөөдөр энэ уулнууд хотоор нь явж үзээд энэ уулнуудын нэг бэл мэлтэн ч юм уу очиж үзмээр санагдаж байна. The first thing is ресторан сушиных ресторан руу орж байна. Тэр Fernie уул гэдэг энэ
Оо. Энд тэндээс ирсэн бичтэй юм аа тийм. Энэ хэд чи хвчлийн хэсгээс ирж байсан. Тийм байна. Дайтатагамас сахалцараа. Cheers. Ходоод нь өөр ажиллах юм байна уу? Заавал хоол мол идэх гэдэг юм байна гэдэг ойлгочихлоо. Даунтаун ердөө нэг годамжл юм шиг ингээл чигээр яваал. Одоо энийгээр халахж үзүүлье. Тэгтээ тэгэл нөгөө талаас авах юм бол амар уулна. Би бүр таны энэ декорууд чинь зургийг авч болох уу гэсэн чи болохгүй гэсэн ч тоо. Энэ яг үйл болохоор бүр яг ийм харагддаг байна шүү дээ. Тэгэл засаараа. Өөртөө танд оролцсон шүү дээ. Яа нөө. Яг та нэг суши ресторанын эзэн шиг яриад байна. Хадлаа. За бид тэр Ванкуувераас өчигдөр хамт Боянагчтай ирээд тэгээд Ферни хотыг ингээ сая тойроод явж үзлээ. Боянагч ямар санагдав Ферни хот? Айгуу тийм гоё суурин байна. Ингээд тийм 3 уул 4 5 уулаар хүрээлэгдсэн. Тэгээд айгуу гоё тийм гоё сүрлэг. Тэгээд ийм цаны баацтай тэгээд бас юм буйтхан гоё суурин байна. Надад бол таалагдлаа. Тэгээд энэ суши ресторан одоо бид тэр нэг өрөөнд нь ороод ирсэн байна. Амар тухтай санагдаж байна те. Тийм ялангуяа энэ Ванкуувераас Калгари хооронд одоо хэрвээ та явж байгаа бол энэ Монгол эзэнтэй энэ ресторан буух юм бол ийм маш гоё солонгос япон хоолоор үйлчлүүлэх боломжтой байна. Тэгээд Бенто маягийн хоолыг авч үзсэн өнөөдөр айгуу үеиг тийм сайхан амттай. Тэгээ Монгол үнээр үйлчлүүлсэн айгуу гоё санагдсан юм байна. Харин яг зүгч нь хуржингүүтээ сайн байна юу яах вэ? Гоё санагдчих шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг замынхын дагуу хайвейхийн дагуу байгаа болохоор айгуу тухтай зүгээр шууд зогсоол юм ядчихэл цаашаа явахад айгуу зүгээр юм байна те. Тийм ер нь бол Калгари явах зам ч угсаа урт болохоор нэг замдаа амраад Монгол хүмүүстэйгээ юм яриад тэгээд цагаан хоолойд гарахад бол айгуу гоё сэнэглэгдээд гарах газар тухтай. Яа. За ингээд бид хоёрын үргэлжлэл аялал үргэлжлэсээр түр ба. Юугаар зөвхөн аваа юм гэдэг шиг шалгалттай. Зүг жахаа. За одоо ингээд Монгол эзэнтэй ресторан маань Монгол хүмүүс бас ажилладаг. Тэгээд юу яах гэж байна? Жохон сэтгэлийн сонсын Монгол газар ажиллах хизээ ирсэн ямар байгаад. За сайн байна уу? За Канадад ирээд хэр удаж байгаа хэлээ? 6 сар болсон. 6 сар болж байна. За тэгээд Фернид байх ямар вэ? Ферни гоё газар шүү дээ. Гоё газар байна уу? Уултай. Аха. Нутгийг санагдсан. Хаанаас ирсэн бэ? Улаанбаатараас. Улаанбаатараас ирсэн. 4 уулын дундаас ирээд 4 уулын дундаас. Яа одоо төлөө хойшоо явж өөр хүмүүстэй танилцъя. За сайн байна уу? Заасаа нөө. Өөрийгөө танилцуулаач. Намайг Тавсар гэдэг. Төчгөөдөд сая 9 сарын 7-нд Канадад ирээд тэгээ ажиллаж байна. Амар юу сая ирсэн мэт тий. Хэр байна да? Юу яах вэ? Одоо тэгээд дасаал хоёулаа. Hello, hi. How are you? Good, how are you? Good. Can you please introduce yourself to us? Yes, my name is Anna. I'm here, working sushi with Fernie, one of the branch of the Sushi Wood. So I'm here already 8 months already. Oh, wow, okay. Yes. How do you like the place?
It's really amazing, beautiful. If you are stressed, you just go outside your house and then look around your scenery. It's really amazing. Right, amazing. How does it feel like to work in Sushi Wood? It was like at first, yes, when I was new, it's like I'm hesitant to talk with someone because I'm just new here. Oh, But yeah. after like few months, my colleagues are like really friendly. Yes, like they're my family now. Nice, nice. So you work with a lot of Mongolians. So how do you feel about I'm Mongolians? Mongolian too now. Oh, you are. Hi. Could you please introduce yourself to us? My name is Suk. Mhm. I'm from India, basically, Uh-huh. and I just came Canada as a student in 2017. Oh, okay. And you are now what? How old are you? I'm just 24. Whoa. Okay. So you've been in Fernie the whole time? Yeah, I used to be in Cranbrook before, since I completed my college, and then I moved to the Fernie. Nice. So Yeah. I've heard you've been working here since you were 17. Yeah. Well, how do you feel like working in here? In Sushi Wood? So it's kind of when I just began my job, I just work as a dishwasher. Uh-huh. It's kind of tough for me because I never been did job in a restaurant Yeah. before. Yeah. So like step by step, I just moved on, Right. and I've become a chef now. Nice, nice. За энэ Sushi Wood гэдэг энэ Монгол эзэнтэй ресторанд маань зөндөө олон монголчууд энэ ажилтсан байна. 4-5 за бараг 10 ч монголчууд байгаа даа юм уу. Тэгээд бас нэг 2-3 ийм гадаад ажилтнтай. Тэгээд зарим нь ингээд зарим монголчууд нь дөнгөж сая мая ирсэн монголчууд зөндөө байна. Тэгээд айгуу гоё ингээд энэ нөгөө нэг ресторанда хамт ингээд ажиллаж байгаа болохоор айгуу гоё нэг гэр бүл шиг болоод амар гоё болцсон байгаа юм. Тэгээ гадаадууд нь хүртэл нөгөө монголчуудынхаа соёл моёл юунд амар дуртай. Айгуу монголчуудаа айгуу дуртай байгаад тах шиг байна. Одоо бас олон жил мэл ингээд ажиллаж байгаа бах. Тэгээд би ч гэсэн ингээд үйлчлүүлээд гарахад ч юм уу тэг ирээд ингээд танилцаад гарахад айгуу гоё тийм тухтай дулаахан мэдрэмжийг өглөө. Ингэж бүр тавих юм уу яах юм? За очиж байгаа гоё бүр яана. Гэхдээ төрсөн өдрийн ийм бэлэг амлаа штэ. Яа. Миний хууч ажил дээрээс ус амар ижилхэн давтагддаг юм шиг. Танаа хөстэй гоё. Ингээд 2 дахь өдөр маань дуусч байна ажлын маань. Өдөр Монгол эзэнтэй ресторан дээр очлоо. Маш хөөрхөн газар байна. Монголоос дөнгөж ирсэн хүмүүс хүртэл ингээд ирсэн дээ. Айгуу гоё нэг хамт олон болоод Канадын нэг жижиг хотод ингэж амьдарч байна гэдэг айгуу гоё байхгүй. Тэгээд хажуугаар нь бас өөрийнхөө 27 насны төрсөн өдрийг тэмдэглээд авлаа. 2-3 тортны лав үлээлээ. Сонин гоё төрсөн өдөр боллоо. Айгуу тийм наад л явдалтай байлаа. Тэгээд одоо сайхан унтаж амарлаа. Маш болцсон. Яг 3 дахь өдөр эхэлж байна. Өнөөдөр бид 3 гадуур явахаар болсон. Хүний алхах зам ерөөс байдаг юм байна. Дандаа юм өтөрчтэй машины замбад. Хол гашиг байна гэсэн үү? Тэгээд бас ашиг болоо. Энд тэнийгээр явахаараа нэг юм Монголтой төстэй газар хайгаа явчихдаг штеп. Энд ч тэнтэй адилхан юм уу? Тэр нь ч тэнтэй адилхан юм уу? Яна тийм бүрхэн чаш. Би юу гэж үлээ? Монголоор. Нуур мөрийн чинь бол юм бий болгоч юм уу та. Минийхээ доогуур ингэж ордог. Тэгээд дотор наваа. Юм болгоод тавьцсан. Биш үү? Хөл одоо энд бивэр баа.
Тэнд ингээд ski resort гэдэг гинэ. Замын харагдаж байна. Oh, it's damn busy. Oh my god. It's damn халуун мал. Энэ нэг амар сүртэй байхгүй $5. Энэ байна. Энэ мөстэй. Тань ямар хөрх юм бэ? Их жижиг онгоцны буудлын ялцчгүй орон нутгийн онгоцны буудлал болохоор тэгээд дарахчихгүй дээ. Тэгээд дотоороо одоо Канада дотор ингээд онгоцоор нийсэхэд юу байхгүй гадаад пассворд шаардлагагүй мэдээж. За энэ удаагийн Канадын амралтын өдрөөрөө бид хоёр Fernie гэдэг энэ жижигхэн хот руу аяллаар ирлээ. Fernie хотыг үзлээ. Энэ хот маань өөрөө 6,000 хүн амтай юу жижигхэн хот байна. Тэгээд хотын маань онцлог болохоор ерөнхийдөө бол нөгөө нэг энэ Fernie Alpine Resort гэдэг ski resortтэй байна. Яг нөгөө нэг ski resort-нд бол энэ тэндээс бүр зөвхөн Канадаас ч биш бүр Англиас, Австралиас те ски хийдэг хүн болгон баг яг хөө ски хийх сонирхолтой хүн болгон өвлөн энд дэрч гулгадаг тийм онцлогтой хот юм байна л да. Тэнгүүд нөгөө өвөл амар их тийм аялал жуулчлал амар их ирдэг. Зөвхөн тэр хотынхаа 6,000 хүн гэхээс илүү тэр нөгөө ски resort дээр ирж байгаа хүмүүс чи ирж хоол иддэг, юм авдаг те. Тэгээд хотынхаа барыг эдгэнцгийг авч авдаг ах л та. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө өвөл олонгот ингээд сасараад эхлэнгүүт айгүй завгүй хүнтэй болчдаг. Тэгээд 100 болоод ирэнгүүт хүн татраад ингээд айгүй тийм slow season те болж эхэлт юм байна. Тэгэд энэ маань болохоор та нараа сая харсанчлаа ингээд Rocky Mountains гэж энэ Хойд Америкийн дагнсан тийм амар өндөр уулууд гэдэг байхгүй. Яг ингээд Канадын Альберта мужаас ахвалал ингээд Америкийн Шинэ Мексик хүртэл ингээд юм байдаг тийм өндөр уулнууд. Энэ уулнуудыг маань болохоор Rocky Mountains гэж нэрлэдэг даа. Тэгээд энэ Rocky Mountains-наа дагаад нөгөө өвлийн спортын юунууд аягүй ихээр хөгжсөн байдаг тий. Ски resort-ууд юмнууд амар их хөгжсөн байдаг. Тэгээд энэ уулнуудыг дагсан хотууд маань болохоор ерөнхийдөө тэгэл тийм ски resort, snowboard, те тийм хүмүүсээ хөгжүүлээд аваад явдаг гэсэн юм байна л да. Тэгээд яг энэ жижигхэн хоттой энэ нөгөө нэг Монгол ресторан сушины рестораны маань Монгол эгч маань болохоор анх 5 жилийн өмнө ирсэн гэж юм. Тэгээд айгу хөрхөн өөрт нь айгу гой санагдаад энэ сушины рестораныг хөдөлж аваад тэгээ одоо болохоор нөгөө монголчуудаа ажилуулад Монголоос хүртэл ингээд нөгөө ажлын эрх өгч авчруулад ажилуулдаг юм. Тэгээд айгу жижигхэн гой хот байна. Эднийг үзээч энд байгаа ч гэд хүмүүсийг айгу урайлаад наашаа ирдэг. Тийм хөрхөн тийм хөрх ихч байна. Тэр ихчтэйгээ ярьслаа хийж чадсангүй. Гэхдээ ресторанаар зөндөө явууллаа. Мишлэн дээр бас зөндөө орсон. Тэгээд тэгээ ямар ч тач одоо болохоор ингээд онгоцны цуугаад битээ буцаж байна. Энэ онгоцны бодол нь болохоор яг тэр Fernie гэдэг хотоосоо болохоор цагийн зайтай байж байгаа юм байна. Тэгээд энд онгоцны цуугаад Ванкувер хүртэл болохоор битээр цаг 30 минут явах юм. Тэгэл болоо та. Энэ удаагийн Канадын амралтын өдрийн бичлэг та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээд хэрвээ энэ Fernie хотоор дайраад өнгөрөх юм бол бас Монгол газартаа буугаад өнгөрөөрэй гэж хүсэж байна. Тэгээд дараагийн Канадын амралтын өдрийн бичлэг хүртлээ. Түр баяртай. And larger electronic devices such as
Thank you.